Бидний сонгож байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Яг одоо студиэс баримт тайлбар нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж энэ бол 2 дугаар сувг харин биедүүлгөө. Дотоодын хэмжээнд өдөр тутмын 14 сонин харилцаа холбооны газар зохицуулах газарт яг өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 104 телевизийн өргөн нэвтрүүлгийн байгууллага, 107 радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчлэгээ эрхлэгч байгууллага, мөн кабелийн сувгийн 89 байгууллага байдгийн байна. Хэвлэл нийтлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа эдгээр байгууллагууд үндсэн хууль болон 2000 онд батлагдсан хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн хүрээнд ажиллах ёстой. Харин иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарлах төлөвлөгөөтэй ажлыг засгийн газраас хэрэгжүүлсэн байна. Энэ талаар нэр бүхий төрийн бус байгууллага баримт нэвтрүүлгийн шинэ дугаараар дахин уулзж байгаадаа баяртай. За энэ 7 хоногт Оросын улбаны ерөнхийлөгч Владимир Путиний ажлаар тохиосноос гадна дотоодод бусдын мэдээлэл олж авах хэрэгтэй холбоотой нэгэн үйл явдал өрнөж байна. Энэ нь шинжлэлийн засгийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ байгуулсан тухай. За дотоодын хэмжээнд өдөр тутмын 14 сонин харилцаа холбооны зохицуулах хороонд яг өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байгаа 104 телевизийн өргөн нэвтрүүлгийн байгууллага, 107 радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчлэгээ эрхлэгч байгууллага, мөн кабелийн сувгийн 89 байгууллага бүртгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэсэн үг. Эдгээрээс Улаанбаатар хотод буюу манай улсын хүн амын 3-ны 2 төвлөрөх цэгт идэвхтэй үйлчлэгээ эрхэлж байгаа 40 гаруй телевиз байгааг эздэг. За өдөр тутмын бүх сонинууд мөн хэвлэл нийтлэх үйлчлэгээ эрхэлж байна. За миний ойлгохоор ардчилсан үндсэн хуулийн заалтаар бусдын мэдээлэл олж авах үг хэлэх хэрэгчлөөний эндэр нь хэвлэл мэдээллийн байгууллага байх ёстой болдог. За нэг хэсэг нь үгээ хэлсний төлөө нөгөө тал бас л үгээ хэлдэг. Тэнцвэртэй мэдээллийг түгээх хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллага нуруунд дээрээ өргөдөг юм а. Ялангуяа түүнд ажиллаж байгаа сэтгүүлч гэх нэртэй сэтгүүлзэн салбарын мэргэжилтнүүд ийм үргийг түгээгчтэн. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн байгууллага тэнцвэргүй ажиллах нөхцөлийг Монгол Улсын засгийн газраас бүрдүүлж байжээ. Хичнээн жил далд хэлбэрээр ийм нөхцөлийг тулган шаардаж байсныг хэлж мэдэхгүй ч гэлээ. Өөрсдийн эрх ашигыг олон нийтэд мэдээлэхийг тулган шаарддаг үйлдэл нь энэ удаад баримтаар нотлогдож байна. За засгийн газраас нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудтай чухам ямар нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байгааг тодруулж байж хаалтын гэрээ буюу зурагт радио сониноор дамжуулж иргэдийн амийг барих нөхцөл бүрдсэн эсхийг дүгнэх хэрэгтэй болох бах. Эхлээд гэрээг үнэхээр засгийн газраас төлөөлж хийсэн үү гэдгийг баримтаас харъя. Дэлгэцэнд өгж байгаа баримтад анхаарлаа хандуулъя. За энэ баримтад харагдаж байгаа мэдээлэл дурддагдж байгаагаар бол гэрээ 2014 оны эхний улиралд багтан байгуулагдсан байгаа юм. За хамтран ажиллах гэрээ гэдэг нэрээр засгийн газрын хэрэглэх газрын дарга сайхан бэлгийн гарын үсгээр баталгаажсан хэвлэл мэдээллийн нэр бүхий байгууллагуудтай хийсэн гэрээний маягтыг танд энд харуулж байна. Яг ингэж боловсруулсан гэрээг холбогдох нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд тус бүрчлэн гарынхаа үсгийг зурснаар баталгаажуулсан байгаа юм. 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр буюу энэ оны эхний улиралд гэрээг багтаж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайхан бэлэгтэй холбогдох байгууллагууд гэрээ байгуулсан байна. За харин гэрээний хүчинтэй хугацааг талууд заахтаа 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж гэрээнд зааж өгсөн байгаа юм. Гэрээний хуулбарт харагдаж байгаагаар уг нь засгийн газрын хэрэг эрхлэх газраас гэрээний маягтыг боловсруулахдаа хамтран ажиллах гэрээ гэж тодтогсон байгааг сая танд харууллаа. Хамтран ажиллах энэхүү гэрээг яагаад хаалтын гэрээ гэж олон нийтэд мэдээлэх болов гэдгийг гэрээний бус заалтуудаас өргөжлүүлэн харах хэрэгтэй. За хэвлэл мэдээллийн байгууллагад олон хамтрагч бий. Гол хамтрагч нь үзэгч олон нийт байх зарчим дээр суурилж хамтран ажиллах бусад субъектүүдтэй гэрээний нөхцөлийг тохиролцох ёстой болдог. Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын гэрээг хоёр тал байгуулж байгаа тул хоёр талын үүрэг эрхийн тухай заалтуудыг ч гэсэн тусгаж өгсөн байгаа юм. Засгийн газар шаардлагатай мэдээллээр хангах үүргийг хүлээж түгээж байгаа мэдээлэлд хяналт тавих эрхтэй гэж гэрээнд тусгасан байна. Харин мэдээллийг түгээгчид ямар эрх үүрэгтэй байгааг дараах баримтаас харуулъя. За гэрээг задлж та бүхэнд дэлгэцэнд харуулах юм а. 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр засгийн газрын хэрэглэх газрын дарга сайхан бэлгийн гарын үсгээр баталгаажсан энэхүү гэрээнд за талууд ямар эрх үүрэгтэй байх вэ? За гэрээний зорилго юунд оршиж байгаа вэ гэдгийг тусгаж өгсөн байгаа. За гэрээнд нэг нийтлэг үндслэлийг тодорхойлж өгсөн байна. Үүнд нэгийн хоёрт гэрээний зорилго нь засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилгатай холбогдсон
талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, тэдгээрийн идэх эрх үүрэг, хүлээх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршно гэж тодруулсан байгаа юм а. Талуудын хооронд үүсэх харилцааг засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагааг олон нийтэд сурчлахад суйрлана гэдгийг гэрээний энэ хэсэгт тодруулсан байна. За энэ нь засгийн газраас хэрэгжүүлэх бодлогыг шүүмжлэх талын байр суурийг хэвлэн нийтлэхгүй гэсэн хатуу залт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэтэл гэрээг байгуулах болсон шалтгаанаа ингэж найруулчаад мэдээллийг түгээх субъектэд өөр үүргийг тогсон байгаа юм. Үргэлжлүүлээд гэрээг задлж хамтдаа арцгаая. За мөн л засгийн газар болоод холбогдох хэвлэл мэдээллийн байгууллага хооронд хийгдсэн хамтран ажиллах тухай гэрээний 2-2-т сонины газар дараах эрх эдэлж үүрэг хүлээн. За 2-2-2-т засгийн газраас гаргасан нийтэд хамааралтай онцгой шийдвэр ерөнхий сайдын оролцсон арга хэмжээний талаарх мэдээллийг сонины 1-р нүрэнд зурагтаагаар тогтмол нийтлэн даваа гараг бүрийн тоймдоо онцлох. Харин 2-2-3 буюу дараагийн заалтад ерөнхий сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга болон танхимын гишүүдийн талаарх бүртгэлгийн шинжтэй сөрөг мэдээллийг хил мэдээллийн албатай зөвшөлдсөхгүйгээр гаргахгүй байх гэдэг заалтуудыг оруулж өгсөн байна. Хил мэдээллийн байгууллага өөрийн гэсэн нийтлийн өнгө аястай бодлоготой байдаг. Тэр нь засгийн газарт худалдагдах тухай бодлого бус харин нийтлэг эрх ашигынхаа хүрээнд олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хүндэтгсэн мөн тэнцвэртэй мэдээллийг хүргэх явдал тулгуурладаг. Үүнд нийгмийн бүх субъектийн байр суурь, үзэл бодол хамаатна. За нэр бүхий хил мэдээллийн хэрэгслүүдтэй хийсэн дээрх гэрээний залтаас харах юм бол засгийн газраас өгсөн мэдээлэл альва хэвлэн нийтлэх байгууллагын тэр өдрийн мэдээллийн хөтөлбөрийн цөм болох ёстой юм шиг дүр зураг харагдаж байгаа. Тодорхой хэлэх юм бол гэрээ байгуулсан нөгөө талын хувьд ингэснээр хэвлэлийн эрх чөлөөгөөр дамжуулан бусдын эрхэд халдах бүгдүүлэг үйлдэлийг засгийн газар гэрээндээ тусгаж өгчээ. Хамтран ажиллах хүрээнд дээр хэлснээр засгийн газрын бодлогыг шүүмжлэх нэгний байр суурийг эфиртээ эсвэл тухайн нэг өдрийн дугаартаа нийтлэхгүй, цацахгүй гэсэн үг биш гэдгийг дахиад тодруулъя. Харин засгийн газрын альва бодлого шийдвэрийг засгийн газраас албан ёсны их сурвалжтайгаар баталгаажуулж хүлээн авч мэдээллийг хэлж байгаа гэж ойлгогдож байна. Харин гэрээг үзэглэгч талууд хамтран ажиллах гэрээ нэрийн дор хаалтын гэрээ байгуулсан байж болох үндслэл үүгээр батлагдаж болох юм. За нөгөөтөөгөр ерөнхий сайд түүнтэй энэ зэрэгцэж засгийн газрын хэрэглэх газар, за газрын дарга мөн танхимын бусад гишүүдийн талаарх бүртгэлгийн шинжтэй сөрөг мэдээллийг засгийн газрын хил мэдээллийн албатай зөвшөлдсөхгүйгээр гаргахгүй байх гэдэг цэвэр өөр урсгалаас орж ирэх мэдээллийг хаасан залт мөн гэж харагдаж байна. За бүртгэлгийн шинжтэй мэдээлэл гэдгийг ерөнхий сайд хийгээд Монгол Улсын сайд засгийн газрын бусад гишүүнд яаж мэдж байгаа вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Хэрвээ тухайн гишүүдийн эсрэг мэдээлэл орж ирсэн тохиолдолд үүнийг гүтгэлэг гэж үзэх юм бол түүнийг гүтгэлэг мөн эсхийг шалгаж тогтоох хууль хяналтын байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа эрхэлдэг. За тэдгээрээс баримт нотлохоор батлагдсан мэдээллийг л гүтгэлэг мөн биш гэж салгаж үзэж болдог болохоос за бусдаар засгийн газрын үндснээр гүтгэлэг гэж хэлэх учиргүй. Бас нэг ойлголт. Гүтгэлэг гэж үзэж байгаа юм бол ерөнхий сайдаас ахуулаад Монгол Улсын сайд нь хүртэл яагаад ийм төрлийн мэдээлэл тэгтлээ сэтгэлээ чилээх болов гэдэг өөрөө харин эргэлзээтэй за мөн хартал төрүүлсэн асуудал. Гүтгэлэг гэсэн итгэл үнэмшил дээрээ бат бөх зогсчл байгаа бол тухайн мэдээллийг тоож авч хэлэлцэн өөрт нь үл хамааралтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд ингэж тусахгүй гэдгийг засгийн газрын хэрэглэх газрын дарга сайхан бэлэг танаас асууя. Гэгэрлийн сайд хүртэл хийж явсан хүн энэ замд садаа болох гэрээний нөхцөлийг боловсруулсан нь харамсалтай. За Монгол хэлний тайлбар тойлд хамтрах хаах гэсэн хоёр үг хоорондоо эсрэг утгыг илэрхийлдэг гэдгийг нэмж сануулъя. Хамтран ажиллах гэрээ хаалтын гэрээ болон хувирсан дараах залтыг одоо танд дэлгэцэнд дэлгэрэнгүйгээр танилцуулъя. Мөн л холбогдох нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага хийгээд засгийн газрын хэрэглэх газрын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 15-д гэрээг сунгах тухай асуудлыг зохицуулж өгсөн байна. 15-ийн 1-д бичснээр талууд гэрээний хугацааг гэрээний биелэлт хэрэгжилтийг хянан хилэлцсэний үндсэн дээр харилцан тохирч сунгаж болно гэж заагаад байгаа юм.
Биелэлтийг хянан хилэлцэнэ гэдэг нь ерөнхий сайдын эсрэг шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн эсвэл засгийн газрын хэрэглэх газрын даргын эсрэг бусад гишүүдийн эсрэг байр суурь илэрхийлсэн тодорхой жишээг дурдсан жирийн иргэний дуу хоолойг ч гэсэн хянан хилэлцэнэ гэсэн үг юм. Учир нь төрийн албан тушаал хашаагүй нэгэн аль ч хэвлэл мэдээллийн байгууллагад өөрийн дуу хоолойгоор байр суурь илэрхийлж болох юм. Нэгэнтэл засгийн газартаа гэрээ байгуулж гэрээний нөхцлөөр бэлэн мөнгийг нь авчихсан бол гэрээ байгуулсан телевиз, радио, сонин, нийгмийн бусад субъект руу анхаарлаа хандуулахгүй болж таарлаа. Ингэснээр засгийн газартаа гэрээ байгуулсан 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллага бүгд засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мөн олон нийттэй харилцах хэлтсийн үүргийг гүйцэтгэж байгаас өөрсдөө дур зүргийг бууж байна. За дээрэс нь гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээгээгүй хэвлэл мэдээллийн байгууллагатаа шүүхийн хаалга татхаа хүртэл энэхүү гэрээнд анхааруулж тусгасан байгаа юм. Гэх мэт зарчмаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайхан бэлгийн гарын үсгтэй тамга тэмдэгтэй гэрээ хэвлэл мэдээллийн байгууллагуудад бий. За гэрээний төлбөр нь 5-аас 10 хүртэлх сая төгрөгийг хамарч байгаа юм а. Засгийн газраас мөнгө авсан хэвлэл мэдээллийн байгууллага дотроос хамгийн их мөнгө хүртсэн нь Монголын телевизүүдийн холбоо байна. Телевизүүдийн холбоонд өнөөдрийн байдлаар өргөн 11 телевиз бүртгэлтэй байдаг. Тэр бүгд телевизүүдээс хэдэн засгийн газрын тараасан мөнгнөөс хүртсэн байх вэ? Нэвтрүүлэгтээ хамтаага үзэгч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. За эхлээд танд шинжлэлийн засгийн газрын бодлого шийдвэрийг сурчлах үүрэг хүлээж мөнгө авсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэрсийг одоо дэлгэцэнд харуулъя. Гэрээ байгуулсан холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээг ихэвчлэн 2014 оны 2 сараас 4 сарын 30 гэх хүртэлх хугацаанд хийсэн байгааг дөнгөж сайн танд үзүүлсэн мэдээлэлээс харлаа. За нийтдээ 27 байгууллага засгийн газар 390 сая төгрөгийг тараасан байна. Энэ төсвийн 51%-ийг нь Монголын телевизүүдийн холбоо авсан байгаа юм. Хамгийн сонирхолтой хэсгийг дахин та бүхэнд тодтогон хэлье. За дээрх гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын дотор телевизийн холбоонд бүртгэлтэй хэд хэдэн телевиз давхар явж байна. За телевизүүдийн холбоонд өнгөрсөн жил гэхэд бүртгэлтэй 11 телевиз бүтээлээрээ Алтан шохор наадамд өрсөлдөж байсныг санаж байна. Эдгээрээс боловсрол сувг ТВ-с Монгол Ньюс буюу 25 дугаар сувг телевиз, Улаанбаатар телевиз, мөн Игэл телевиз, НТV гэсэн 5 телевиз Монголын телевизүүдийн холбоонд бүртгэлтэй байдаг юм а. За гэтэл нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд тус бүртээ засгийн газрын хэрэг эрхлэх газар, засгийн газрын хэвлэл мэдээлэл мөн олон нийтэд харилцах хэлцтэй гэрээ байгуулж нийтдээ 50 хүртэлх сая төгрөгийг авсан байгаа юм. За боловсрол сувг НТV-гээс бусад 3 телевиз тус бүр 10 сая төгрөгийг гэрээний нөхцөлийн дагуу дансаар шилжүүлэн авчээ. Тэгвэл энэ мөнгө Монголын телевизүүдийн холбоонд тусад нь өгсөн 200 сая төгрөгийн төсөвт суудагдаагүй байж таарч байна. За дөнгөж сая үзүүлсэн мөнгө нүгээс энэ харагдаж байгаа юм. Яагаад гэвэл тус бүрт хуваарлагдсан төсвийг засгийн газар баталж гаргаж өгсөн байхаас ингэж дүгнэх үндслэлтэй. За Монголын телевизүүдийн холбоонд бүртгэлтэй бусад телевизүүдэд хуваарлагдсан уу эсвэл телевизүүдийн холбооны гүйцэтгэх эрхмүүдийн халаас руу тухайн 200 сая төгрөг орсон уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Хамгийн сонирхолтой бас нэгэн баримт надад байна. За энэ тоо баримтыг одоо та бүхэнд үзүүлье. За тоо баримт гэхээсээ илүүтэй хаалтын гэрээтэй холбогдох мэдээлэл манай мэдээллийн хөтөлбөрт багтаж байсан. Энэ мэдээллийг та бүхэнд эргэн үзүүлье. Ээлж бус чуулганы хуралдаанаар байнгын хорооны хуралдаан дээр олонхын дэмжлэг аваагүй хэдиж саналаа дэмжүүлэхээр улсын хурлын гишүүд үгэлж үндслээ тайлбарсан юм а. Энэ үеэр гишүүн Оюнбаатарын эдийн засгийн байнгын хороон дээр унсан төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээлэл сурчлагаа хийх, хаалтын гэрээ хийхийг хориглоно гэсэн заалтыг гишүүдийн олонх нь дэмжлээ. Үүнд зарим гишүүд шүүмжлэлтэй хандж байла. Түнжлийн эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнд хэвлэл мэдээллийн эрх шиг хаах байдал руу хүрч байгаа нь улс төрчид алтан тушаалтанд хэвлэлээр үнэгүй мэдээлэл цацхныг оролдлох гэж үзэж байгаагаа ч хэлж байсан юм а. Одоо би ноцтой дээр хаалтын гэрээ хийхийг хориглоно гэдэг нэг эвгүй заалт орж ирж байгаа. Хаалтын гэрээ гэж чухам хийн хийдیں, хаана хийдیں, яаж хийдیں гэдэг нэг гаргаж надад хэлж өгөөч. Би ерөөсөө нэг ойлгохгүй юм. Би ерөнхий сайд байгаадаар асууд тодруулъя гэж бодчих.
энэ хэвлэл мэдээлэлээр бас цохолзаад гараад байгаа юм аа. Засгийн газар энэ хэвлэлүүдэд хэдэн 10 саяар нь мөнгө өгдөгөө гэж. Энэ одоо яг үний юм уу? Өгдөг юм бол энэ мөнгө засгийн газрын хөрөнгөнөөс гардаг юм уу? Хов хүмүүс байгууллагаас гаргаж энийг өгөөлдөг юм уу? Энэ Оюунбаатар гишүүг чухал асуудал хөндөж байгаамаа. Таны хэлж байгаагаар ингэж санал хураалгаж бол болохгүй л дээ. Ер нь их хурл энэ асуудлаар тусгайлан би одоо их хурлын дарга санал тавьж байна. Хаалттай ярих хэрэгтэй. Засгийн газар бол хаалтын гэрээ гэдэг юм хийгээгүй. Би мэдэхгүй тэр хаалтын гэрээ гэдэг юмыг. Миний ойлгосноор бол яадын гэхлээр намайг битээ хусаад өгөөрөө. Тэгээд миний тухай янз бүрийн ирвэл дараад өгөөрөө. Харин тэрнийг хусаад өгөөрөө. Ингээр энэ бол маш үний юмыг бол Батчин гишүүн гаргаж тавьж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хин нэгэн улс төрч бизнес ихний гарт байдаг. Тиймээс хаалтын гэрээг байгуулж нэг нэгэ хэвлэлээр муугар бичүүлэх явдал их бий. Иймд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг онцолж байлаа. Сая зарим их хурлын гишүүд эдгэрхий одоо ашиг сонирхолтлоос хандаад хэвлэл мэдээлэл юм өгөхгүй юм шиг хандж байгаа. Хамгийн их өгнө, хамгийн их тайлгна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол угаасаа л арилжааны хэвлэл мэдээллийн байгууллагууд. Тэгэхээр төрийн байгууллагууд одоо өөрсдийнхээ мэдээллийг тухайн хэвлэл мэдээллээр зүгээр дамжуулах эрх нь бол боломж нь нээлттэй нэгэнд дамжуулж байгаа бол тэр төлбөргүй ашиглана, хувийн өмчийг төлбөргүй ашиглана гэдэг зүйл бол байж болохгүй шүү дээ. Нөгөө талд нь эн чинь бол хаалтын гэрээ ихээс өөр ойлголт шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр засгийн үнэгүй үйлчлэгч зарцсан байх хэрэгтэй гэдэг логик гарч ирж шүү дээ. Яг тэгвэл төлбөртэй явуулахыг хориглоно гэсэн мөртлөө төлбөргүй явуулахыг нь хориглоогүй. Тэгэхээр зэрэг одоо шахалт үзүүлэх нь шүү дээ. Нэг удаа явууллаа, 2 удаа явууллаа. Бид нар бол одоо тэр цагтнаас нэг мөнгө төгрөг олох нүүрэндээ материал авах хэрэгтэй байна. Телевизэд тийм нэвтрүүлэг мэдээлэл тавих хэрэгтэй байдаг. Тэр цагийг нь төр засаг булаах нь шүү дээ. Зүгээр төр яг мөнгө гаргаад сурчлагын зориулаад хэвлэл мэдээлэл зориулаад мөнгө гаргах нь өөрөө зарчмын үед буруу. Энэ бол бараа биш. Энэ бол зардаг бараа биш. Энэ бол таксины үйлчилгээ биш байхгүй. Энэ бол огт өөр зүйл. Хэвлэл мэдээлэл бол төрөөс хамааралгүй өөрөө оршин тогтнох шудраг өрсөлдөөнтэй байхын тулд бид нөр өөрөө өөрсдөө эрхчлөөтэй байхын тулд зах зээлээсээ л мөнгө осгодог байх ёстой. Мөн эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлцэх үеэр Ардын намын бүлгийн гишүүд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх ёстой гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй юм а. Учир нь энэ асуудал тогтоолын төсөлд орсон болохоор давхардуулах шаардлагагүй гэж тэдвэцсэн байна. Энэ бол 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн манай телевизийн ажлын өдөр мэдээллийн хөтөлбөрт багтсан мэдээ. Тэр өдөр их хурлын чуулганы хуралдаан болж байв. За хуралдаанаар эдийн засгийн эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлцүүлгийг хийж байсан юм а. Тухайн тогтоолын төслийн 9-р төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурчлагаа хийх, хаалтын гэрээ хийхийг хориглох гэсэн заалт тусгагдсан байсан дээр зарим гишүүд санал сүмжлэг хэлсний хариуд ерөнхий сайд ийхүү хариулж байсныг дөнгөж саяын мэдээлэлнээс та олж сонссон бах. За хэрвээ сонсч амжиг бол ерөнхий сайдын тайлбарыг дахин та бүхэнд хэсэгчлэн тасалж авч сонсгоё. Засгийн газар бол хаалтын гэрээ гэдэг юм хийгээгүй. Би мэдэхгүй тэр хаалтын гэрээ гэдэг юмыг. Ерөнхий сайдын хаалтын гэрээ гэж мэдэхгүй гэсэн хэсгийг дөнгөж сая та сонслоо. За түүний ингэж хэлснээр энэ хэсэг заалт байх шаардлагагүй гэж үзэн парламентын гишүүдийн олонхын саналаар 9 дахь заалтыг хасж тогтоолын төслийг баталсан байдаг. Эндээс гарах ойлголт за дээрх нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгосон 5-аас 10 сая төгрөг за мөн Монголын телевизүүдийн холбоонд өгсөн 200 сая төгрөг төсвийн мөнгнөөс лав олгогдоогүй юм шиг дүр зураг ажиглагдаж байна. Улсын хурлын гаргасан шийдвэрээс үзэх юм бол за мөн ерөнхий сайдын хэлсэн тайлбараас харах юм бол харин хаанаас ийм хэмжээний мөнгө гараад ирвэ гэдэгт дараагийн ирэл чиглэгдэх болж байна. Засгийн газрын тэргүүний ийм байр суурийг өмнө нь илэрхийлж байсан бол өнөөдөр засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс эсрэг утгатай тайлбарыг өглөө. За энэ ярианд анхаарлаа хандуулъя. Газар 2013 онд хэвлэл мэдээлэлээр зарцуулж 200 сая төгрөгийн төсөв тавьсныг бол оны ихэнд одоо боломжтой хавьраар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. За энэ гэрээн дотор бол одоо та бүхэн манай дуулууртай одоо хэрэгсэл байгаарай гэдэг заалт байхгүй. За бидний одоо санал хүсэлтээр мэдээг хасч нэмэрэй гэсэн ийм заалт байхгүй. Ийм гэрээгээ байгуулсан. За ингээд дээдл нь 10 сая, доотлол нь 5 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг юм аа. За дээр нь өнгөрсөн жил бол Чингис бондын хөрөнгөөр за бусад одоо их үүсвэрээр бол Монгол улсад маш их хэмжээний бүтээн байгуулалтын ажлууд явагдсан. Орон нутагт бид маш олон удаа явсан.
олон 10 сэтгүүлчийг бол бид хөдөө орон нутагт авч явсан. За дээр нь бол манай мэдээллийн байгууллагууд бол томоохон бүтээн байгуулалт тэдний үйл явц за тэр нь одоо иргэд хэрхэн хурж байгаа талаар бол маш олон зуун цагийн мэдээ сурвалж хүргэсэн байдгийг. Тэр энэ бүхнийг бол бид санхүүжилхийн тулд эдийн засгийн хөгжлийн яамнаас бас 100 гаруй сая төгрөгийн нэмэлт хөрөнгийг гаргаж өгсөн. Ингээд нэг 300 гаруй за нэг 390 орчим сая төгрөгийн гэрээ бол хийгдсэн байнамаа. Холбогд галбан тушаалтны хэлснээр хаалтын гэрээ биш байсан бол бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч гэсэн яагаад мөнгө хуваарлаагүй болоо гэж гайхширч байна. За түүний ярианаас дээр миний гайхшраад дахин лавлаад байсан Монголын телевизүүдийн холбоонд өгсөн гэгдэх 200 сая төгрөгийн учир тайлагдаж байгаа шиг байна. Шинжлэлийн засгийн газар тэр хэмжээний мөнгийг төлснөөр Монголын телевизний холбоо засгийн газраас хийсэн ажлын тайланг баримтат кино болгон авсан мөнгөний ажлыг эргүүлэн тайлгнах юм байна. Нэмж эдийн засгийн хөгжлийн яамнаас ч гэсэн мөнгө гаргуулсан тухай түүний тайлбар нотолж байна. За эдийн засгийн хөгжлийн яам хэвлэл мэдээллийг хэрхэн дуурахыг хүртэл заах ажилд оролцдог болсон юм шиг байна. За хийсэн энэ мэдээллийг нь санаандаа бичиж үлдээлээ. Нэг өдөр засгийн газрын захиалгаар хийгдсэн баримтат кино та бидний хүртэл болох баха. Цөөн тооны хүмүүст өгсөн засгийн газрын авилгын шинжтэй байж болох хариуд сэтгүүл зүйн салбар тэрчгтээ захиалгад худалдагчнараа цоллуулж эхэллээ. Засгийн газартаа гэрээ байгуулсан нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын эзэдэл засгийн газарт худалдагдсан болохоос тэнд ажиллаж байгаа жирийн сэтгүүлчид худалдагдсан уу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй болж байна. Төгсгөлд нь сэтгүүлчдийг салбараар нь худалдан авахсад нь мөнгөний хүчээр эрх мэдэлд хүрсэн тэдгээр эрхмүүд эдгэн энэ удаагийн шинжлэлийн засгийн газрын үйлдэлээр нотлогдож байна. Засгийн газар энэ гэрээн дээрээ хавсруулж сошиал медиа буюу Твиттерт хэрэгсдийн заримыг нь ч гэсэн худалдаж авсан байгаа юм. Худалдагдсан эрхмүүд нэрээ мэдж байгаа тул энэ зарлахаа азанлаа. Твиттерчдийн зарим хэсгийг худалдан авсан мөн хэвлэл мэдээллийн нэр бүхий байгууллага төлсөн төсөвтөөгөө нийлээд нийтдээ 695 сая төгрөг болж байгаа юм. 305 сая төгрөгөөр Твиттерийн хідэн жиргэж худалдагдсан бай гэдэгт засгийн газар өөрсдөө тайлбараа өгөх баха. Энд хүрээнд баримт тайлбарын баасан гарагийн дугаар дуусч байна. Шинэ 7 хоногт шинэ сэдвээр эргээд уулзъя. Студиуд төлгөө ажиллаа.